За энэ хамгаалалтын даргаыг улсын их хурлын дэд дарга энэ хамгаалан энэ төр турж байна. Улсын их хурлын гишүүнийг чөлөөлөх тухай танилцуулгыг танилцуулна. Өнөөдөр даргын дэргэд зөвлөлт хуралдаад оруулаад шийдсэн шүү дээ. Та бүхний саналаар байнгаараа хуралдаад хэлцэх асуудалд оруулаад даргын дэргэд зөвлөлөөр Эрдэнэт гишүүн бүгд оролцсон таарч оролцсон. За энэ хамгаалалтын дарга энэ оруулж ирсэн байна. За Монгол Улсын их хурлын тухай хуулийн 6-гийн 15 дахь гишүүнийг энэ хуулийн 6-гийн 6-гийн 3, 6-гийн 6-гийн 4 цаас үндсээр чөлөөлөх танилцуулгыг Улсын их хурлын дэд дарга танилцуулнаа. 6-гийн 6-гийн 5, 6-гийн 6-гийн 6 цаас үндслээр эргүүлэн татах 6-гийн 9-ийг 6-гийн 9-2 цаас үндслээр бүрэн эрхийн төдөлзүүлэх танилцуулгын үндсэн хуулийн эцсийн дарга улсын дээд шүүхийн ерхий шүүгч, улсын ерхий прокурор тус зах байнгын орооны бол нэгдсэн хуралдаанд хийнэ гэж заасан байна. За өглөөний эрцээр энэ явж байгаа танилцуулга. За энэ асуудлыг хэлцгээд ирц үрдэл биш. Одоо гишүүдийг за 920 дарга гишүүдийн эрцийг сая картаас хугасан гишүүдийг буцааж дуудана. За тэгээд өглөөний санал хураалтаар асуудал шийдвэрлэгдсэн. Хэлбэржүүл техникийн хувьд хэлбэржүүлэх санал хураалгын асуудал шийдэгдэх өгөхөөс хэлцэж энэ асуудал өнөөдрийн дотор шийдэгдэхээр өглөө гормын санал гаргаад санал хураалт явуулсан. Олонхын саналаар шийдсэн. Өнөөдөртөө шийдэх ёстой байна. Энэ жижигээр явж байгаа. Даргын дэргэдэх зөвлөлөөр хуралдаад өөрсдөө саналаар чөлөөлөх асуудлыг хэлсэн. Чөлөөлөх асуудлыг хэлсэн. Байнгаараа хэлсэн. За энэ асуудал шийдэгдэхгүй бол өглөөний шийдвэрлсэн олонхын нууц санал хараалтаар шийдвэрлсэн улсын их хурлын тогтоолыг шууд одоо албажуулж, хэлбэржүүлж батлуулах асуудал явагдана. Энэ хоёрыг хамтар шийдвэрийгээд даргын дэргэдэх зөвлөлөөр бүх гишүүд нь оролцоод даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаа шийдвэрсэн. Нууц санал хураалтыг хянаагүй. Нууц санал хураалт бүлгийн хурал бүлгээс завсарлага авсан энэ асуудлыг хэлж дуустал бүлгээс завсарлага авсан нууц санал хураалт дараа нь шийдвэрлэгдэнэ. Тэр тусдаа болж асуудал байхгүй. За нямдаж гişүн. Энэ гишүүний бүрээр их асуудлаар ерөнхий прокурор санал оруулаад их хурл нууцаар санал хураалт явуулаад шийдвэр гарчихсан шүү дээ. Энийг хянаж бүр хөндрүүлсэн хэлбэрээр энэ хүнийг явуулж болохгүй шүү дээ. Чөлөөлнө гэдэг чинь бүрэмсэн явуулна гэсэн үг. Төдгөлзөн гэдэг чинь буруугүй бол буцаад бүрэн эрхээ эдлэх асуудал. За тал нь сонгогчдын төлөөллийн асуудал байна. Хамгийн аюултай асуудал сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах, бодлуулах, хувилдах, жишг тогтоох гэж байна. Их хурлын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Одоо маргааш их хурлын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гаргахлаар ингэж хянах юм байна л да. Сонгуулийн ерөнхий ороо. Аюултай юм хийж төрийн эргэлт, төрийн хувилдаанд, ордны хувилдаа маягийн юм хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу? Хүний мөнгө үзэх гээд байгаа юм биш ээ. Зарчмын асуудал. Үндсэн хуулийн асуудал. Одоо яах гэж ингэж хачин юм хийж байгаа. Их хурлын дарга та энэ асуудлыг ийм байдлаар шийдэх юм бол үндсэн хууль их хурл зөрчсөн, их хурлын дарга зөрчсөн хууль биелүүлээгүй.
ийм асуудал руу явна шүү. За тэр нь яах вэ? Жиштэй асуудал, хувь хүний асуудал. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүн хянах, жишг тогтоох гэж байна та нар. Хаанч хязээч ийм юм байдгүй за. Чөлөөлөгдөх байсан бол прокурор асуудал тавихаас нэм чөлөөлөгдчих нь яасан юм. Та нар хамгаалж байгаа биш. Залуучуудын ярьдгаар янаглан хорлох ажил хийх гэж шүү. Удирдлага. Энэ асуудлаар чинь би цаашдаа энэ чөлөөлөх элдв хувилдаанд чи оролцохгүй. Би энд байж байгаа сууж байгаа цагтаа ордны ийм хувилдаанд үндсэн хууль сан дураалтын дүнг 70 дугаар тойрогоор хянах гэсэн энэ орлогыг чинь хязгаарч бүлээн зөвшөөрөхгүй. Одоо болцоо гişүүд минь. Би тэр Номтой баяр гишүүнд хүний ёсоор бүх нөхцөл байдлын нийн ууг өөдөөс нар сууж агаад хэлсэн нөхцөл байдал юм байна. Яг тэр дагуугаа санал өгсөн. Өнөөдрийг хүртэлээгээд явж байна. Их хурлыг удирдах байгаа хүн ийм юм хийлгэх ёсгүй юм шүү. Их хурлын ажлыг хуулийн дагуу, үндсэн хуулийн дагуу зохион байгуулна гэсэн үүрэгтэй юм шүү. Үндсэн хуулиар чинь төдгөлцөх асуудлыг ингэж ярьсан гээд биччихсэн тэрийгээр чинь шийдвэр нь гарчихсан. Санал хураалтаа та нар хийчихсэн. Одоо тэрийг ийм байдлаар өөрчлөх хянах орлого хийж хэтэн Монголын хувь заяан туйлын аюултай нөхцөлийг бий болгох гэж байна. Би энэ сууж байгаа гишүүдийг уриалж байна. Хожимын урхагтай юм юмд битгий оролцоорой та нар. Хичээнгүүл нь хүсэж байна. Би хамгааж энийг ярьж байгаа. Асуудлаа шалгуулчих. Буруугүй болвол тэрийг хар хоргүй шалгуулчихад эргээд ажиллаа хий гэж яхад хэдэн хоног нүдж байгаа тэгээ сүүлд нь бүтэн явуулна гэдэг чинь юу гэсэн үг юм? Эний чинь янаглан хорлох гэж байгаа. Аваад үлдэх байсан бол санал хураалтаар аваад үлдэх нь яасан юм? Энэ их муухай юм явж байна шүү. Би энэ 30 За эртний үрд энэ асуудыг хэлж дуусна. Нямдар цай та буруу ойлгоод байна. Энийг та буруу ойлгосон байна. Энэ тогтоолоо батлаагүй одоо энэ тогтоолыг чинь батлах гээд байна. Энэ асуудал ам тогтоол батлах чинь та сууж. Тогтоолоо батлана. Тогтоол батлахад эрд хүрдүүл. Энэ хүмүүс чинь ингэж эрд хүрдүүлэхгүй бойкот зарлаад байгаа учраас энийг хэлцээд энийг хэлцэхгүй шууд бойкот батлан тооцно гэж даргын дэрэгдэх зөвлөлөөр бүх гишүүд байж байгаа дээрс. За төдөлзүүлэх хотоолч хүмүүс чинь бойкотлчод энэ алга болчиход байна. Төдөлзүүлэх бойкотод орохгүй гэж гарч байна. Ардчилсан нам яагаад ч хүн дээрээ. Их хурлын дэд даргаадууд. За баас өгөх шүү. За энд нэг хуурлаад, бухимдаад амар том юм яриад Монгол сүрх гээд байна. Их хурлын сонгуулийг давтах гээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрчлөх гээд байна гэдэг ингэж одоо попрох хэрэггүй. Болсон процессыг бүх ард түмэн харж байгаа. Миний ойлгож байгаагаар бол нууц санал хураалт авсан. Нууц санал хураалтаар бол Номтой баяр гишүүнийг төдгөлзүүлэх нь зөвөө гэж гарсан. Энийг баталгаажуулъя гэд 2-3 удаа санал хураалт явуулахад баталгаажуулах тогтоол орж ирээгүй. Энийг Номтой баяр хараад надаас болоод энэ төр гацаад явах вэ? Би ерөөсөө их хурлаасаа чөлөөлөгдөё гэд чөлөөлөх өргөдлөө өгсөн. Чөлөөлөлт өргөдөл нь сая төрийн байгуулалтын байнгын ороогоор 14 хүний эрсдэлтэйгээр бүрдсэн. Ийм л юм байгаа штэ. Одоо чөлөөлөгдөх тогтоолыг хэлэлцэхийн тулд эрзээ үрдүүлээ дөрмөөрөө явах нэг арга байна. Үгүй бол төтгөлзүүлэх тогтоолоо баталгаажуулаад явах бас нэг арга байна. Тэгэхдээ энийг бол батлаагүй тэр нөгөө тогтоолыг хүчингүй болгоод дахин одоо юу гэдгийг тогтоол батлах. Ийм л юм байгаа. За нэг сонгуульд төхөөлөрөн гутал нэх амар одоо энэ Монгол улсын хууль бол бий гэдээ өөрийгөө ойлгоцсон. Монгол улсын хэмжээнд байгаа бүх юмыг бий мэддэгээ ойлгоцсон. Хүний муу үсгийн донд усцсан. Намбарын их хоёрыг шоронд хийдэг шигэ бүх хүмүүсийг нөгөө аргыг нь олох гээд ядцсан. Бүр аргаа аваад. За одоо Бат Эрдэнэ гишүүн одоо 4 гишүүн. За амар зай гишүүн. Батуулт гишүүн.
Бацаандан гишүүн. Ж Батэрдэн Жаданбын Батэрдэн гишүүн. Бэлэг гишүүний картчин ой тэр карт хүний карт цуглахгүй та. Ой тэр хүний картаа цуглаа ичлээ болохгүй шүү дээ. За таны карт уншигдааг нь бэлэг гишүүн карт уншвал. Бямцэг гишүүн картаа цугласан маань бямцэг гишүүн. Дамбал гишүүн, Дамбаш гишүүн. Дэлгэр сайхан гишүүн, Мөнхбаатар гишүүн. Ж Мөнхбаатар гишүүн. Наран Туяа гишүүн, Наранхүү гишүүн. Намтай хоёр гишүүн. Нямдар цайд оюун дээр гишүүн. Оюун орл гишүүн. Оюун эрдэнэ гишүүн. Оюун эрдэнэ сайд. Арднаас эд гишүүн. Санж мэтүг гишүүн. Саран чимэг гишүүн. Саран чимэг, саран жилэг гишүүн байгаа. Саран чимэг гишүүн гэж. Содбаатар гишүүн. Сод үлэг гишүүн. Султан гишүүн. Сумьяотар. Тэмүүлэн. Ундраа. Учрал. Гүрлбаатар. Цогцолмаа. Цогтбаатар. Сэрэнбат. Чоожил сүрэн. Элдвочор. Эминхолд. Бэн хамглан. Илийн хамглан. Ж Эрдэнэт. Болий. Харин хянаад өглөө тогтоол батлааг өглөө шүү та нар. За, тогтоолоо батлах хэрэгтэй. Харин тийм учраас хэрэгцээ бүрдүүл. Яагаад ингэ санал тулаад байгаа юм? Энэ асуудлаа шийднэ өнөөдөр. Чөлөөлөх санал хураал явахгүй бол төлөвлөжүүлэх тогтоолыг шууд батлана. Бүлгээс тэгж завсарлага авцсан. Бүлгээс чөлөөлөх асуудал шийдвэрлэх хүртэл завсарлага авъя гэж завсарлага авцсан. Өдөөсөө чулаанд баагагүй учраас нямдар цайд ойлгохгүй. Хуралцсан. Хаалтаа уралдаан байсан учраас та байгаагүй байна. Бүлгээс энэ асуудлыг шийдвэрлэхдээ завсарлага авлаа гэдээ авцсан гэдэг асуулт. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэхгүй бол төлөвлөх асуудал юм. Тосрон дахтаа ярь. Хуралцсан тэрнээс дараа хурал За одоо санал хураалт явуул. Тогтоолын төс бодлого санал хураалт явуул. Одоо 2 хүчин олдож.
За 900 хорвон дарга Батэрдэн гишүү. Эрдэнэт ороогүй гишүүдийн нэрсийг дуудаж. Мөнгөцөг ороогүй байна. Ой, нямцгаа. Бадмаа Нэмбугийн Батэрдэн гишүү юм болээ. За, Амарзай гишүүн. Амарзай байна. Одоо Амарзай байхаас яхан байж. Хамгийн ихэн дээр байж байгаа юм чи нэр нь. Бямцогт Жэмэнкот. Содбаатар. Батул Цүү, Гамболд, Мөнгөцөг. Содойлог Ундраа. Инх хамгаалан зам тээврийн сайд. Бацандан байна. Бацандаалга. Дамбочир хайцсан. Дамбочир. Оюун хорол. Солтаан. Чойжсүрэн. Батхтгын Чойжсүрэн. Бас өгшөөлөр. Хэлэн хамуулын хөрлөн дэдрэг Жэв Батэрдэн Дэлгэр сайхан бэ. Наранхүү бэ. Арднаасэд Сумьяавазар. Бэлэгт. Бэлэгт сая байж сайж. Бэлэгт. Элмөнкватар. Саран чимэг. Чи бүлгийн дэдрэг үстэй. Тэмүүлэн. Цогцлмаа. Эмэнхол Жэрднут. Танхимд орж ирнэ. Дахимраа тайцсан. Мөрөд байгаа юу? Заанд байхгүй. Карта суулгаг байна шүү дээ. Тэн олсолч бүгдээрээ карта суулгаа гартсан байж таа хөрлөн дараа. Карта сугалцсан улсуудыг дууд. Амарзя Мөнкват. Жамингийн Мөнкват. Бямцогт. Содбаатар. Сүхбаатарын Батуулд. Гамболд Мөнгөцөг. Түрүү Мөнгөцөг байж байсан шүү дээ. Гомилдогийн Мөнгөцөг. Оюун дээр. Содойлог Ундраа. Бэн хамгаалан. Бацандан. Дамбочир. Оюун хорол. Солтаан. Учрал Чойжсүрэн. Элэн хамгаалан. Жэв Батэрдэн Дэлгэр сайхан. Наранхүү. Эний Наранхүү лээ. Бацгүй Наранхүү. Арднаасэд. За Сумьяавазар сайд орж ирж байна. Гоо картыг намайг өөрсдөө сууж ил да. Бэлэгт Элмөнкватар. Саран чимэг вэ. Тэмүүлэн. Цогцлмаа. Эмэнкволд. Энэ батлан хамгаалсан. За одоо эрд бүрдүүлэхгүй. Тэгээ танилцуулах ёстой хурлын дэд дарга байхгүй байгаа учраас шууд одоо тогтоол санал хураалтыг баталгаажуул тогтоол батлах санал хураалт явуулна.
төдөлзүүлэх санал хураалтыг үргэлжлүүлнэ. Нямдар цайд карт уншуулж таны саналаар одоо төдөлзүүлэх санал тав. За одоо ингээ хэрэгцээ бүрдүүлчих. Тэгээд Эрдэнэ төшин карт ачих. Эрс бүрдсэн. Одоо ингээ бүрдэж байна. За улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг төдөлзүүлэх хэсэг асуудлаар нууц санал хураалт явуулсан. Улсын их хурлын тухай хуулиар олонхын саналаар нууцаар шийдвэрлэнэ гэж заасан. Байнгын оруудын санал, халдшгүй байдлын дэд хорооны санал дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд орсон гишүүдийн олонхын саналаар нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэж заасан. Тэгийн хууль улсын их хурлын тухай хуулиар. За комисс хуралдаад төрхөн бичгүүдээс нэг хайцсан. За дондог дөржин Эрдэнэ гишүүн ороод ирвэл эрс үлдсэн байна.
Гишүүдээ хөөж гар. За Дундаг Доржийн Эрдэнэт гишүүн орж ирээрээ эрд хүртсэн байна. За Дамбочир гишүүл. За Дамбочир гишүүн ирсэн байна. За тогтсор нар. За. Эрд хүртсэн байна. За тогтсор нар. За нэгдэх би 3-ын санал гаргах гэж байгаа юм. За энэ улсын хурлын гишүүнээс чөлөөлөх асуудал элдгэгч эднэр байхгүй танилцуулагдахгүй байгаа учраас зандагч нар дараа дэгийн хуулийн улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16-гийн 12-ийн дагуу нэгдүгээрт нь бол 3-ын санал дараагийн асуудлаа хэлцгээе гэж ингэж одоо бодож байна. За хоёрдугаарт нь дараагийн асуудал өглөө бид нар хэлцээд тогтоолоо баталгаажуулж чадаагүй дахиж ярих асуудал байгаа. Энэ улсын хурлын гишүүнийг төтгөлзүүлэх асуудал байгаа. Тийм учраас бол Монгол Ардын намын өнөөдөр авсан завсарлагын хугацаа дууссныг хэлье. Тэгээ би дараагийн асуудал болох улсын хурлын гишүүнээ төсөлзүүлэх асуудлын тогтоолын төслийг халбажуулаад явуулах асуудлаа хэлцээд явъя гэсэн ийм санал гаргаж байгаа юм аа. За тогтцор даргын 3-ын саналаар санал хураалт явуулна. Цогцлмаа гишүүний таны карт уншигдаг байж уншуулчаарай. За санал хураалт явуулнаа. 3-ын саналаар Монгол Ардын намын бүлгийн завсарлах хугацаа дууссан. Тэгээ хэлцэх асуудлын дараалалаар өглөө төр завсарласан дараагийн асуулт орё гэдгээр санал хураалт явуулнаа. За гишүүд анхааралтай санал хураалт. Санал хураалтад 40 гишүүн оролцож 30 гишүүн дэмжиж 75% саналаар санал дэмжигдлээ. За дараагийн асуудал орно. Энэ асуудалд орохоор чинь юу яах вэ? Хаалтай гурамд шилжих ёстой юу? Шууд За хаалтай гурам шилж. За Нямдар цайд 3-ын санал. Энэ санал хураалтын дүнг баталгаажуулах хуралдааныг хаалтаа хийгээд авах ямар шаардлага байхгүй шүү дээ. Наад хаалтаа хийснээс ч болоод өнөөдөр энэ хөдлөө нь өссөн. Энд оролцож байгаа гишүүдээр нууц санал хураалтын дүнг баталгаажуулахад үүрэгтэй. Өөр энд хааж нуугаад авах юм байхгүй. Би тийм учраас баталгаажуулах энэ санал хураалт ил явуулчих. Ард түмэндээ энэ саналаа үзүүлчих. Энийг нугаад авах юм байхгүй шүү дээ. Би тийм учраас тэр чинь нөгөө төдгөлзүүлэх хэсгийн хаалтаа гэлцэн гэсэн болохоос биш. Тэгээ шийдвэр гаргачихсан байхад дараач асуудал бол нээлттэй шүү дээ. Би нээлттэй санал хураалт явуулах санал гаргаж байна. Би бол зарчмын саналыг дэмжиж байна. Энийг нээлттэй санал хураалт явуулах зүйтэй байна. Гэхдээ
5,000 газар уулын хаалттай тэгэр явуулсан хаалт дээр явах хэрэгтэй гэдэг байгаа юм. 5,000 газар тайлбар өгödөгтөө. Тогтоол ил эмчи илээр санал хураалдах яагаад хуулирчих юм бэ? Нэг тайлбар өгödөгч. Санал хураалтаар шийдэхэд болно. За ингээд санал хураалтыг тогтоолыг батлах санал хураалтыг нээлттэй гормоор явуулъя гэсэн. Гормын саналыг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуул. Нээлттэй явуулна гэж. Санал хураалтад 38 гишүүн оролцож 29 гишүүн дэмжиж 76.3% саналаар нээлттэй явуулахыг дэмжлээ. За санал хураалт явуулнаа. Тэр тийг хайлт байна. Томьёол наваад ирлээ. Ямар сони юм бэ? Таман газар надад юу авчиж гэлтэй яах вэ? За Сүхбат гишүүн гормын санал гаргацсан байгаа юм тий. Тэгэхээр одоо Сүхбат гишүүний гормын саналаар санал хураалт явуулна. Тогтоолын төслийг батлахыг гэсэн санал унчгаар тэрний хүчингүй болгоё гэсэн санал хураалт явуулсан юм тий. За улсын их хурлын тухай хуулийн дагуу байнгын ороод болон алчгүй байдлын дэд хорооны санал дүгнэлтийг үндэслэн улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар улсын их хурлын гишүүнийг төдөлгөлзүүлэх хэсэг асуудлыг хилцэж олонхын саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ гэж заагаад шийдвэрлэгдсэн учраас тогтоолын төслийг баталгаажуулах нь үүрэг хэлбэрийн техникийн асуудал гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор энэ байнгын орооны тогтоол батлах санал хураалт унсныг хүчингүй тооцъё гэсэн гормын саналыг Сүхбат гишүүн гаргасан. Тэгээд Сүхбат гишүүний гаргасан гормын саналаар хүчингүй тооцох санал хураалт явуулнаа. Санал хураалт.
Санал хураалтад 42 гишүүн оролцож 35 гишүүн дэмжиж 83.3% саналаар санал дэмжигдлээ. За тэгэхээр байнга тогтоол батлах тухай санал хураалтыг дахиж явуулнаа. За. Байнга орооны саналыг галзуу хуулийн дөрвөн саналыг хуралдаанд орсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ намтай баярыг баярын улсын хурлын гишүүний бүрэн эрхийг төдөлзүүлэх хэсэг асуудлыг хилцэн тухай улсын хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. Санал хураалт. Санал хураалтад 42 гишүүн оролцож 37 гишүүн дэмжиж 88.1% саналаар санал дэмжигдлээ. Энэ тийм байнгын одын саналаар. За ингээд энэ тогтоол батлагдлаа. Тэгээ тогтоолын эцсийн найрлага гүнж танилцуулна. Тогтоолын төсөл. Энэ номтой хоёрын улсын хурлын гишүүний бүрэн эрхийг нь төдөлзүүлэх хэсэг асуудлыг хэлсэн тухай Монгол Улсын их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь 1. Нямтаашрын номтой баярын улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг төдөлзүүлсэгүй. 2. Энэ тогтоолыг батлсан өдрөөс эхлэн дагаж мөрдсөгүй. Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна. Эцсийн найруулгыг сонсон тооцлоо. За дараагийн асуудал орох уу? За хожгаар баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонсноо. 1. Монгол Улсын их хурлын 2020 оны ээлж сонгуульд товлон зарлах санал ах өдрийг тогтоох тухай улсын их хурлын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Алгаван эцсийн найруулгыг сонсон тооцлоо. 2. Монгол Улсын их хурлын 2020 оны ээлж сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай улсын их хурлын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Алгаван эцсийн найруулгыг сонсон тооцлоо. За энийг эцсийн найруулгыг сонсон тооцлоо. За түрүүний санал хураалтан дээр жавхлан гишүүний дэмжсэн санал, самандын жавхлан гишүүний дэмжсэн санал эсрэг гарсан юм байна. Тэрнийг дэмжснээ тооцож өгөөч гэж жавхлан гишүүн протоколд дараа нь үг хэлээд өөрөө тэмдэглэжээ. Би энэ чинь та өөрөө үг хэлчих. За 3. Монгол Улсын их хурлын 2020 оны ээлж сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай улсын их хурлын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Алгаван эцсийн найруулгыг сонсон тооцлоо. За самандын жавхлан гишүүн. Зочлогын хугацаа дууссан. Тэгээ өнөөдөр төв багтаа шийдээ гэж өглөө гормын санал гаргаад таанаа санал хураага шийдсэн юм л шүү дээ. За. Энэ түрүүчийн санал хураалтан дээр энэ өнөөдөр жингээ миний энэ юу ирээсээ болохгүй байна. Энийг ирээс сольж өгөөч. За. Тэгээд энэ юунд тэмдэглэлт За жавхлан гишүүн санал өгснөөр хөрөмж ажиллагаа учраас дэмжснээр тооцох. За. За өнөөдрийн уралдаанаар хэлцэх асуудал дууссан тул чуулганы уралдаан хаас нэмэгдэгдээ.